За энэ нөгөө засгийн газрын Жанжин сквадрын талбай дээр байгуулсан асар доторх одоо хүмүүсүүдийн хийж байгаа хоол ундаг л одоо энэ амсах зориултаар одоо хүмүүс цугларсан байна. Ер нь бол нэгдсэн өдрөөсөө эхлээл хүмүүсүүд оочрлоо байж байгаа юм байна. Ер нь бол оочр бол нэлээд байна л да. Нэлээд урт үргэлжилсэн оочр байна. Хүмүүсийн хувьд бол яг энэ сквадрын бодрын хүмүүс бол маш их байна. Нэлээдгүй их олон хүн цугларсан байна. Тэгээ одоо үзэж харах юм ч яг хамгийн гол нь одоо энэ хоол ундыг бас амсч үзэж одоо Монгол хүн гэдэг шүү дээ. Амны бэлгээр ашигтай байлиг гэж. Бас юмыг бас үзэж харж өөрөөсөө бас ямар ч үнэлт өгөх нь үү тийм ээ. Тэгээ олон жилийн өмнө болж ирсэн хятад хүмүүсүүдийг хийсэн хоол моол одоо тэгээд буудалцсан болж байсан. Тэгээд зодоонуудын хэрүүл урал маш их юм болж ирснийг бодох юм бол бас гайвч байгаа бол тийм ээ. Бас урдчилсан арга хэмжээ авч бас энэ планкуудыг бас зөв гүйлгээнд оруулсан. Планкны урсгалыг бас зөв зохицуулалттай бас холбоотой болов гэж бодож байна. Яагаад тэгэхээр энэ асрыг байгуулад бас олон жилийн өмнө болсон үйл явдал бол 1 тэрбум 800 сая төгрөг гаргаж одоо байгуулсан. Тэгээд одоо 1 тэрбум төгрөг нь алга болсон байгаа юм л да. Учир нь одоо 1 тэрбум төгрөгөөр одоо тухайн одоо фасадыг одоо барих явцад бол хичнээн төгрөг одоо зарцуулагдах бай. Хоол унд тэр юуныг том төсөл болсон байгаа. Олимпийн хэмжээнд одоо зохион байгуулагдах олон улсын хоолны одоо бүтцтэй одоо тийм зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан байгаа юм л да. Тэгээ одоо тэр хэмжээндээ хөрөөгөө тухайн үедээ тэгээ энэ одоо энэ бол болж байгаа үйл явдал болохоор одоо яг зарцуулсан мөнгөний хувьд бол бид нэг сайн мэдэхгүй байна. Тухайн олон жилийн өмнөх болсон юм бол 1 тэрбум 800 сая төгрөгийн хөрөнгө одоо зарцуулсан. 1 тэрбум нь одоо алга болсон. 800 сая төгрөг хөрөөгөө. Тэгээ одоо их тэрбум засгийн одоо уурлах нь одоо зөв байгаа юм аа. Тэгээд Нямбатрын хувьд бол Эрдэнэтийн өөрийнх нь одоо хамаатан садан одоо өөрийнх нь хүүхдийг хэлж болно. Тэгээ хоёр болцоод байсан чинь нэг нь дуурайж явдаг, нэг нь оролж, нэг нь жинхэнэ одоо ажиллаг үүсгдэг. Одоо тийм л хувь зүйтэй л одоо холбоотой бас асуудал байгаамаа. Тэгээд одоо энэ бүхний цаана монголчуудын өөрсдийн хувь зүйтэй холбоотой маш томоохон асуудал байгаа. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Газар доорх ураны цөмийн энергийн төв түүнтэй холбоотойгоор бас хоол ундны асуудал яригдж байгаа. За ийм асуудал байгаа учраас бас бодолцох зүйтэй. За Монгол улсын үндэсний аюулгүй байдал гэдэг бол маш том асуудал байгаа. За Сүнжин гарантын захирал дөрвөн Эрдэнэтийн өөрийнх нь 1 тэрбум 800 сая төгрөг зарцуулсан одоо тухайн үеийн асуудал бол бас томоохон асуудал тооцогдож байгаа шүү. Ер нь бол улсын их хурлын гишүүд оролцсон үйл ажиллагаатай холбоотой. Ийм асуудал маш их байгаа гэдгээс ойлгох нь зүйтэй. Ямар ч очрууд бол нэлээд их олон хүн цугларсан. Бас ам чимтийн сонирхох, дотор зохион байгуулалтын үзэж харах. Тийм л одоо хүсэл санаа бодолтой л одоо Улаанбаатарчууд хөдөө орон нутгаас ирсэн хүмүүсүүд байгаа хаа гэж бодож байгаа шүү дээ.